Хай, сайн байцгаана уу? За, өөртөө хайртай охтуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ Wizardly-ийн бичлэгээр уулзаагүй нилээн утсан байна. Тэгээ сүүлд Wizardly маань эмэгтэй хүн яагаад мөнгөнд хайртай байх ёстой вэ гэд энэ талаар бичлэг оруулсан байсан. Би яг бүх юмтай 100% санал нийцэхгүй ч гэсэн ер нь 80-90% санал нийцэж байгаа. Тэгээ дээрэс нь суралцах ёстой зүйл зөндөө байсан, гайхалтай мессежүүд ч гэсэн зөндөө байсан учраас өнөөдөр та нартай хуваалцсангаа гоё ярилцъя гэж бодлоо. Бичлэг маань ямар сэдвээр эхэлдэг вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёулаа мөнгөнд дуртай байхад нийгэм дээр ямар ялгаатайгаар хүлээж авагддаг вэ гэдэг талаар хуваалцдаг. Эрэгтэй хүмүүс ихэнх үед мөнгөнд дуртай байхаар хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр вау, энэ стайн бицтэй залуу, мундаг залуу гэж ярьдаг бол ихэнх үед эмэгтэй хүн мөнгөнд дуртай, шуналтай байх үед эмэгтэй хүн ийм байх эсвэл тэ gold digger гэж ярих тохиолдол маш их байдаг. Миний хувьд ч гэсэн үүнтэй маш их санал нэгдэж байна. Надад ч гэсэн ягаад гэвэл тийм үе байсан. Өмнө хэдэн жилийн өмнө би хүмүүст шуналтай харагдахаас маш их айдаг байсан. Ямар нэгэн зүйл хийхийг хүсгээр намайг шуналтай гэж бочих үедээ гэсэн айдас ч гэсэн ингээд намайг айгүй хоошин зулгаагаад байдаг байсан. Тэгээ зөндөө олон эмэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэн уг нь бол ингээд гайгүй хүнтэй гэрлээд гэр бүлээ ингээд авч явмаар байдаг. Гэтэл ингээд тэг gold digger гэж дуудуулахаасаа айгаад ч юм уу бид нар анханасаа эрэгтэй хүнээс ямар нэгэн зүйлийг ерөөсөө асууж чаддггүй, ахуулж чаддггүй тийм зүйлийг ер нь зөндөө олон эмэгтэй хүмүүс туулдаг гэж бодож байна. Тэгээ миний хувьд яг энэ сэтгэлгээнүүд дээр өөрийнхөө мөнгөний сэтгэлгээн дээр ажиллаж эхэлснээс хойш ер нь зөндөө олон зүйл өөрчлөгдсөн. Бид нар багаасаа нэг жоохон тийм сэтгэлгээтэй байдаг. Бид нар ерөөсөө шуналтай байж болохгүй. Эмэгтэй хүмүүс том болоо сайн ээж болох ёстой, сайн эмэгтэй хүн байх ёстой. Мөнгө бүх зүйлийг шийдэхгүй гих мэд жишээний. Энэ нь таны далд хумсар, далд бодол чинь тань руу ирэх тэр мөнгөний урсгалыг хязгаарлаад байна гэсэн үг. Ихэнх үед бид нар яадаг вэ гэхээр мөнгийг айгүй их буруутгадаг ч юм уу, мөнгөний талаар зөндөө олон буруу бодолтой байдаг. Бид нар ямар үед те мөнгө ямар чухлыг ойлгодог вэ гэхээр хин нэгэн хайртай хүн чинь эмнэлэгт байгаа зөндөө олон мөнгө хэрэгтэй байж мис засалд орох хэрэгтэй ч юм уу, ийм үед л бид нар мөнгө чухал юм байна штэ, мөнгө үнэхээр хүний амьдралыг өөрчилд юм байна гэдэг тэр ойлголтыг авдаг. Гэр эмэгтэй хүмүүс мөнгөний талаарх сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй, мөнгө олж чаддаг байх хэрэгтэй. Дээрээс нь өөрийнхөө партнер те найз залуу нөхрийг сонгохдоо тэр хүн гэр бүлээ авч явж чадах уу гэдгийг харах хэрэгтэй. Мэдээж би энэ нь эмэгтэй хүн ажил хийх ёсгүй, зөвхөн эрэгтэй хүн дээр найдах ёстой гэж хэлээгүй. Гэхдээ таны партнер чинь, таны нөхөр чинь гэр бүлээ авч явах чадвартай байх ёстой. Яагаад гэвэл би та нарт эрэгтэй эмэгтэй хоёр хүний сэтгэлгээг нь ямар өөр болохыг хуваалцъя. Эмэгтэй хүмүүс багаасаа бид нар ингээд Disney-гийн Google-ийн кино үзэж ч юм уу гой гүнжнэрийг хараад өсдөг. Тийм болохоор бидний хувьд би гоё эмэгтэй байх ёстой. Тэгээ хайртай ханхуутайгээ гэрлэн гэсэн тийм л хүсэл мөрөөдөлтэй өсдөг гинэ. Тэрнээс бол бид нар хизээчтэй би том болоод үнэхээр баян бизнес хийдэг эмэгтэй болно гэж ерөөсөө боддггүй. Гэхдээ эрэгтэй хүмүүсийн хувьд энэ мөнгө гэдэг маш их чухал. Яагаад гэвэл мөнгө нь юуг илэрхийлж байна вэ гэхээр эрх мэдлийг илэрхийлж байгаа. Дээрэс нь эрэгтэй хүний хувьд энэ бахархал гэдэг зүйл нь үнэхээр чухал. Эрэгтэй хүнтэй мөнгөтэй янз бүрийн бизнес зөндөө олон зүйлийг авч явж байхдаа найзууд дундаа өөрөөрөө бахархдаг. Яагаад гэвэл би зөндөө олон зүйлийг авч явж гин, би гэр бүлээ асарч хамгаалж гин, гэр бүлээ тэжээж гин гэдэг энэ зүйл нь эрэгтэй хүний хувьд маш их чухал. Дээрээс нь эрэгтэй хүний хувьд хажуудаа гоё эмэгтэй авч явж байхдаа хүртэл өөрөөрөө бахархдаг. Яагаад гэвэл найзуудтай харуулад энэ миний эхнэрийг хардаа, би ийм чадвартай мөнгөтэй учраас өнөөдөр би энэ хажуудаа гоё эмэгтэйг дагуулж явж байгаа гэсэн энэ бахархалтай мэдрэмжийг эрэгтэй хүн болгон авахыг хүсдэг. Тэгээ энэ дээр болохоор би нэг эрэгтэй хүнийг буруу шахахгүй, энэ нь зүгээр байгалийн зүйл. Дээрээс нь би бас нөгөө өмнө нь бичлэг дээрээ ярьжсэн штэ. Эмэгтэй хүн шиг аашилж эрэгтэй хүн шиг сэтгэгээд энэ номын зохиолч нь эрэгтэй хүн. Тэгэд энэ хүн эрэгтэй хүний хувьд энэ эрх мэдэл, мөнгө, карьер гэдэг зүйл
бүр нэгдүгээрт явдаг гэд хэлжсэн. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр хэрвээ та ямар нэгэн ажилгүй, залхуу, мөнгөгүй залуутай үерхэд ч юм уу тийм нөхөртэй байх юм бол яг үннийг хэлэхэд тэр хүн өөрийгөө хүндлэхгүй байна гэсэн үг. Тэр хүн үнэхээр өөртөө ямар ч итгэлгүй байгаа, өөрөөрөө ч бахархаж чадахгүй байгаа. Гадуур гараатай найзуудаа ярих ч зүйл байхгүй. Ягаад гэвэл залхуу, мөнгөгүй, ажилгүй. Ийм өөрийгөө хүндлэхгүй байгаа хүн гэр бүлээ ерөөсөө хүндэлж чаддгүй гинэ. Энэ хүн стрессээ хүнд гаргах вэ гэхээр хажууд байгаа эхнэртэй ч юм уу найз охиндоо л гаргана гэж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл найз охин эхнэртэй ч итгэж чадахгүй байгаа. Ягаад гэвэл би үнэхээр үн цэнгүй хүн, би ажилгүй, би мөнгөгүй, намаа хүмүүс хүндэлдэггүй. Тэгэхэд хэн намайг хайрлах юм бэ гэж боддог. Тийм болохоор хажууд байгаа хүнээ хардаа ч юм уу бүх зүйлээ тэр хүн рүү гаргадаг. Weasley-ийн ээжийн хувьд гэх юм бол ядуу нөхөртэй байсан. Нөхөр нь ажил хийгээд ерөөсөө гэрээ тижээдгүй. Тэг өөрийнхөө олсон мөнгийг өөртөө зарцуулангуудаа өөрийнхөө гэрлүү ч юм уу явуулцдаг. Тэг гэр бүл нь үнэхээр ядуу өссөн. Тэгсэн мөртлөө гэр бүлээ бүр үнэхээр хүчрхийлдэг байсан. Ягаад гэвэл тэр хүнд магадгүй өөрөөрөө бахархал байхгүй ч юм уу ямар ч траума байсан мэдгүй. Гэхдээ тэр бүх уура гэр бүлийнхэндээ гаргадаг байсан. Тэгээ хамгийн сүүлд ээж нь ажил хийдэг болсон гэсэн маш хүнд ажил хийдэг болоод ганцаараа гэр бүлээ тижээж эхэлсэн. Тэр үед тэр хүн гэр бүлээ хүчрхийлэхээ болсон. Яагаад гэвэл мөнгөтэй эмэгтэй хүн эрх мэдэлтэй байдаг. Хараад байх юм бол тийм мөнгө хүнд үнэхээр эрх мэдлийг өгч чаддаг. Тэгээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр мөнгөтэй эрх мэдэлтэй хүн эмэгтэй хүн ямар нэгэн relationship-ээс амархан гарч чаддаг. Зөндөө олон эмэгтэй хүмүүстэй би хүүхдэд тижээж чадахгүй штэ, би ажил хийж чадахгүй штэ гэж зодуулаад хамт байдаг ч юм уу, эсвэл ерөөсөө өөрийг нь хуураад байхад явж чадахгүй тохиолдлууд зөндөө байгаа. Хэрвээ та нар сонсож байсан бол яагаад эдгээр эмэгтэй хүмүүс энэ relationship-ээс гарч чадахгүй байна вэ гэхээр ерөөсөө тэр мөнгө санхүү байхгүй учраас. Тэгэхээр эмэгтэй хүн зөвхөн эрэгтэй хүнээс мөнгө харна гэлтгүй өөрөө ч гэсэн мөнгө олж чаддаг байх хэрэгтэй. Эмэгтэй хүнтэй би суу гэхээсээ илүү эхлээд өөрөө мөнгөтэй болох тэр чадвараа хөгжүүлэх ч юм уу карьердаа эхлээд анхаараарэ гэж хэлмээрэн. Угаасаа чи чадвартай, чи мундаг байх үед яг чамтай адилхан л тийм хүн гарч ирнэ. Эхлээд өөрийгөө олоод ч юм уу хайр гэж гүөхээсээ илүү өөртөө илүү анхаарал хандуулвал зүгээр санагдсан. Угаасаа эмэгтэй охтууд болгоны хувьд тийм байдаг. Бид нар гайхалтай хайрыг хүсдэг. Яагаад гэвэл бид нар гайхалтай тэр хүүхэлдэйн кино гүнж нарыг үзэж өссөн учраас. Гэхдээ эрэгтэй хүний хувьд ерөөсөө тийм байдгүй гэж байгаа хгүй. Эрэгтэй хүн зүгээр багасаа л супермен байхыг хүсдэг, багасаа л мундаг залуу байхыг хүсдэг. Эрэгтэй хүмүүсийн хувьд энэ мөнгө гэдэг зүйл үнэхээр чухал. Мэдээж тэр эрх мэдэлтэй өөрөөрөө бахархсан мэдрэмжтэй байх үедээ хажуудаа хүссэн гоё эмэгтэйгээ авч явдаг гэж байгаа хгүй юу. Тэгээд бас эрэгтэй хүнээс ямар нэгэн зүйл шаардахтаа хизээж бити санаа зовоорой. Яагаад гэвэл та нар бодоод үзээрэй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийгтэй гоё байх ёстой, хөөрхөн байх ёстой гэж зөндөө олон шаардлагуудыг тавьдаг штеп. Хараад байх юм бол энэ гадаад үзмж гоо үзгсэн ч гэсэн үнэхээр чухал. Яагаад гэвэл эрэгтэй хүний угаасаа л хардаг зүйл нь эрэгтэй хүнтэй энэ зүйлийг эмэгтэй хүнээс шаардахтаа ерөөсөө санаа зовдгоо гэж байгаа хгүй. Угаасаа л би гоё эмэгтэйтэй үерх нь, би гоё эмэгтэйтэй гэрлэн гэж дотроо боддог. Яг үүнтэй адилхан бид нар ямар нэгэн зүйлийг асуухдаа ерөөсөө бити санаа зовоорой. Тэгээд түүнээс гадна бид нар анханасаа ямар нэгэн зүйлийг ингээд асуугаад эрэгтэй хүнээс шаардаад сурчих юм бол цаашдаа ч гэсэн зөв сонголт хийхэд чинь туслана. Өнөөдрийн хамгийн чухал мессеж нь юу вэ гэхээр зүгээр л өөрийнхөө карьер яаж мөнгө олох уу гэдэг эдгээр зүйлдээ эхлээд анхаар. Мөнгөний талаарх өөрийнхөө сэтгэлгээн дээрээ ч гэсэн ажил өнөөдөр та гэртээ сууж ич магадгүй, хүүхдээ хараад байж ич магадгүй. Гэхдээ би өнөөдөр яаж мөнгө олж болох вэ? Яаж өөрийнхөө карьерийг босгох вэ? Яаж өөр дээрээ ажиллах вэ гих талаас нь бодоорой. Гадуур гараад ерөөсөө хин нэгнийг хайх ч юм уу, хин нэг миний амьдралыг өөрчлөн гэж бити бодоорой. Тэгээ миний хувьд ч гэсэн яг тийм байсан. Би хизээч эрэгтэй хүнийг найз залуутай нөхөртэй болохыг нэгдүгээр тавина гэж бодоагүй, дандаа өөрийнхөө зүйл дээр анхаарч байсан. Тэгээ миний бодлоор бид нар өөрийнхөө карьер эхлээд өөрийнхөө зүйлийг нэгдүгээр тавиад дараа нь эрэгтэй хүнийг тавих ёстой юм шиг санагдсан.
ихэнх хүмүүс эсэргээрээ байдаг штеп. Би мөнгөтэй залуутай гэрлэн мөнгөтэй залуутай суун гэж боддог бол миний хувьд би эхлээд энэ зүйлийг хийчи бүтээчи би бүр чатгаараа бүгдийг ингээд хийгээд үзэн хэрвээ би бүтлгүүтэд фейлдэх юм бол хин нэгэнтэй миний араас гүдэг ч юм уу нэг залуутай уулзах талаар бодно гэж бодож исэн. Гэтэ тэр тохиолдоогүй азар. Тэгэхээр таны хувьд ч гэсэн та өөрийгөө нэгдүгээр тавиад өөрийнхөө зүйлийг л бий болгочих юм бол бусад зүйл нь бүгдээрээ таныг дагаад ирнэ. Миний бодлоор ер нь бүх хүмүүс эрэгтэй ч гэлтгүй эмэгтэй ч гэлтгүй бид нар мөнгөний талаар хайгүйх буруу бодлыг дотроо тээж явдаг юм шиг санагдсан. Мөнгөний талаар айцтай байдаг, мөнгийг ерөөсөө явуулж чаддгүй, татаж чаддгүй, мөнгийг ерөөсөө эргэлтэнд оруулж чаддгүй, дээрээс нь ерөөсөө хүнд өгч чаддгүй ч юм уу. Эдгээр бүх бодол нь мөнгөний талаарх одоо буруу бодол. Тийм болохоор өөрийнхөө мөнгөний талаарх сэтгэлгээ ухамсар дээрээ ч гэсэн ажиллах нь чухал санагдсан. Хэрвээ та бас энэ сэтгэлгээн дээрээ ажиллахыг хүсэж байх юм бол миний сургалтанд суугаарай. Тэгээ ер нь бол та сургалтнаас зөвхөн мөнгөний талаар сэтгэлгээч гэлгүй зөндөө олон зүйлийг сурна. Зөв хоолой сурч байгаа, өөртөө анхаарч байгаа, өөрийгөө сориод, дээрэс нь өөрийнхөө сэтгэлгээн дээрээ ажиллаад тэг хүн ер нь яг өөр лүгээ өнгөж хараад өөр дээрээ ажиллах үед танд ингээд арга зам нь нээгдэж эхэлдэг. Магадгүй та одоохондоо ингээд юу хийхээ мэдэхгүй ч байж магадгүй тэгтээ зүгээр л нэг зүйлээс эхлээд үз. Ядаж зүгээр дасгал хөдөлгөөн хийгээд ч юм уу өөртөө цаг зав гаргаад ном уншаад подкаст сонсоод бихөө хийж чадах юу байна тэр болгон дээр анхаарад үзээрэй. Тэг ингээд явж хахад ингээ арга зам нь цаанаасаа нээгддэг юм шиг санагдсан. Хэрвээ та өөрийнхөө карьерийг эхлэхийг хүсэж байвч хаанаас эхлэхээ мэдэхгүй байх юм бол миний явуулж байгаа HLS challenge-д заавал нэг дээрээ надад ч гэсэн тийм үе байсан. Анх юу хийж байгаагаа мэдэхгүй байх үедээ хамгийн эхлээд дасгал хөдөлгөөн хийж эхэлж исэн. Тэгээл жим явж байгаа бүх зүйлээ рекордлол дасгал хөдөлгөөн хийж үзэл юм болгоныг туршаад явж байсан зүйл маань ингээд надад зөндөө олон замыг нээж өгсөн. Тэгээд таны хувьд ч гэсэн ямар нэгэн зүйлийг нээ гэж бодож байх юм бол миний явуулж байгаа HLS 30 хоногийн сорилтонд суугаарай. Тэгээд би аль болох мэдээж таны контент сайн байх юм бол сайжрах тусамч нь би ч гэсэн бусдад түгээхийг үнэхээр их хичээх болно. Таныг ч гэсэн энэ сорилтонд үнэхээр оролцоосоо гэж хүсэж байна. Тэгээ HLS-ийн хувцсыг өмссөн хүн болгон маань миний private group-д орох байгаа. Тэгээ дээрэс нь манай сургалтын гишүүд болохоор бас тэр group-д ороод хамтдаа контент бүтээж болно. Тэгээ би танд чатгаараа яаж контент бүтээх үү, яаж хийх үү гэд бүх талаас нь чатгаараа туслана. За тэгээ удахгүй болох challenge дээр HLS-тэй уулзцгаая. Баяр таа.